Хүн өөрийгөө танихгүйгээр амьдралаа удирдах боломжгүй. 20 жилийн хүний хөгжлийн судалгаанд тулгуурласан Монгол гүн ухаан орчин үеийн сэтгэл зүйн шинжлэх ухааныг уялдуулсан эрчимжүүлсэн сургалтын орон зайг танд санал болгоё. Монгол гүн ухаан ба ухамсарын хөгжлийн лаборатори вакуумжуулсан сургалтанда таныг урьж байна. За өнөөдөр өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудал бас нэлээд эмзэг байгаа. Гол асуудал болохоор хүүхдүүдийн зан үйл гаргаж байгаа тэр зан үйл эцэгчүүд маань их ач холбогдол өгч байна. Гэтэл тэр цаана нь явагдаж байгаа биологийн том реформыг ерөөсөй ойлгохгүй байгаа. Биологийн шинжилгээг ойлгохгүй байгаа. Тийм учраас өсвөр насны хүүхдийн эцэгчүүдэд зориулсан өсвөр насны хүүхдэд ойлгох үе тэр хүүхдийн тэр дотоодод явагдаж байгаа тэр бүх өөрчлөлтүүдийг эцэгчүүдэд таниулах мөн эцэгчүүдийн хувьд болохоор зэрэг өөрөө өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй дээр гацсан байгаа байдлаа бас ойлгох. Энэ хоёрыг ингээд зэрэг интеграцчлсан сургалтаар зэрэг ойлгуулснараа хүүхэд бол харилцааны гэр бүлийн харилцааны зөрчлүүдийг ингээд багасгах гэсэн ийм л ач холбогдолтой сургалт болно доо. Яг энэ сургалтанд хамрагдсанараа ерөнхийдөө гэр бүлийн харилцааны шинэ үеийг л эхлүүлнэ гэж байгаа. Одоохондоо бол нэг юм харилцааны зөрчилтэй тэрийг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй ийм байдалтай байна л да. Тэгэхээр энэ өөрөө энэ харилцааны зөрчлийг нэнд хариуц шийдвэрлэхгүй болвол энэ зөрчил цаашаага айгүй олон сөрөг үр дагавруудад хүргэдэг. Тийм учраас энийг шийдвэрлэх л бүрэн чадамжтай болно л гэсэн үг. 2-3 цаг үргэлжлэх энэхүү сургалтаар онлоос практикт буулгасан өөрийгөө ажиглах, ухамсараа тэлэх, амьдралаа ухаалгаар удирдах чадварт суралцах лаборатори юм. Эцэг эхчүүд, залуучууд, сэхэтнүүд дотоод баялагийнхаа хайгуулыг хийж буй хэн бүхэнд зориуллаа. Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлэхийг танд зөвлөе. Зохион байгуулагч Монголдоо хайртай Монгол хүүхдийг бэлдэн үрээтэй. Авиасын орд ирэх баг сургууль.